уу? Сайхан өвлжиж байна уу? Чарган татсан өвлийн улирлын мэндийг хүргье. Аа, баярлалаа. Мэндийг хүргье. Ямар Их сайхан орноо мэнд вэ? их орноор маань сайхан өвөл болж байна уу? Сайхан өвөл болж байна. Ёстой нөгөө өвөл шиг өвөл болно гэдэг чинь л энэ жил байна да. Харин тийм ээ, мэдээ энэ төр хараад ээж автагаа ойр дотнохонтойгоо ярихаар ёстой нэг одоо чин 4-9 дээр явж байгаа тийм ээ. 4-9, Тэ. 3-9, 4 4-9 4 би зогтгоол байж байна. тийм байна. Тэг. Манай А, нөгөө Мегмар сүрэн найрагчийн сургуу мөнгөн хазаар хүлгийн толгой хайрчих гэж дүрж болохгүй өвөл шиг өвөл гэж нэг сайхан шүлэг байдаг штэ. Мөнгөн бөгж хуруу хайрсан мөн ч сайхан өвөл байна гэдэг шиг тийм л өвөл болж юм да. Нэрээ тийм байгаа. Манай энд ч ядгаа ахгүй. Ер нь ойрын хэдэн жил болоогүй өвөл болж байгаа шүү. Одоо ч гэсэн сайхан цас ороод л байж байна. Аа. Цасны тэр нэг гоё чимээ. Тэгэл тэр нэг модны мөчр дээр тогтож байгаа. Тэнгэрээс орж ирж байгаа тэр нэг эмцгэн цасны нэг торхаа нэг байдаг те. Тэр бүхэн бүр үнэхээр үнэхээр их гоё байгаа. Өмнө нь хоёулаа 2025 оны 3 сарын 19-нд буюу Дэлхийн Яруу найргийн өдрийн өмнөхөн шам арга үүрсэн хавар хоёлоо уулзаж ээжээ. Энэ удаа болохоор чарган татсан өвөл гээд өвлийн үйлрэлд урилгыг маань дахиж хүлээж авсан танд маш их баярлалаа. Нийгүн талархаж байгаагаа илэрхийлье. За гэлээ. Жилдээ нэг удаа ингэж уулзах чинь бас сайхан байдаг юм байна шүү. Би тэгээд харин танаас 2017 онд биччихсэн усан төвсөн намар 2023 онд туурж гаргаж ирсэн чамд хадгалсан 100 гэдэг энэ хоёр улирал үлдчихсэн юм чинь 100 намар хоёр дахиж одоо танд хүсэл дэлгээвэл болох уу гэж юуны өмнө асуух гээд. Болно. Би ер нь бол 2017 онд одоо шүлгийнхаа 4 дахь номыг усан төвсөн намар гэж нэрлээд намрын сүүл сард гаргасан баха тийг санагдаж байна. Тэгээд дараагаар нь ер нь Менжин сайхны 4 улирлыг цуглуулж авбал ямар вэ гэсэн тийм сэтлийг усан төвсөн намар номынхаа дараа бодож олоод тэгээд арга үүрсэн хавар чамд хадгалсан 100 тэгээд чарган татсан өвөлгээд ингээд сая одоо өнгөрсөн оны 2025 оны 11 сарын 26-нд буюу болорт сон болсон өдөр шинэ номоо бас хэвлэлдээс тосч авсан нэг юм сайхан дурсгалт өдөртэй тэгээд 4 удирлаа нийтээ гэж дүүргэж авлаа да. Харин би таныг тэмтрээд судлаад явж байхдаа нөгөө чарган татсан номын ардтал дээр таны бүтээлүүдийг цовруулаад бичсэн байсан. Тэгээ би нөгөө ингээд нарийн ингэж харж байгаа. За ямар ч хэлсэн маргааш ярилцахдаа эдгээр дүргийн тухайд онцлоё доо гэд. Та бас зөндөө олон сайхан шүлгийн номнууд бүтээлүүд гаргасан байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ дондаас би бас арай өцгтөр яг бодож суухдаа за 4 улирлыг бичсэн юм чинь 4 улирлд ингээд нэг олдчихвол яг дүүрх юм байна да гэж би бас яг тэгэж бодсон. Тэгээд өвөл ингээд олдчихно. Та түрүү хэлжтэй 2025 оны 11 сарын 26 бол таны хувьд гэр бүлийнх нь хувьд бас шүлэг яруу найргаа сонирхдаг монголчуудын хувьд бол үнэхээр сайхан өдөр байсан. Номтой, цомтой, цогтой, хиймэртэй, элчтэй, энергитэй одоо монгол хэлэнд дэдэг яруу тунгалаг бүх сайхан үгийг цуглуулад танд хэлмээр тийм сайхан өдөр байсан. Тэгээд би болорт цамыг үзэж сууж байхдаа таны анхны 3 даваа байсан шүү дээ, тийм ээ. 3 даваанд уншсан эхний хідэн бор хүүхдүүд минь гэдэг шүлгийг тань уншихыг сонсчвол би энэ удаагийн наадмыг Менжин сайхан авах юм байна да гэж яагаад чи би тэгж бодсон. Тэгээ яг миний бодол хүсэл биелсэн. Тэгээд таны шүлэгнүүд уншсан 3 шүлэг чи ингээд тэртээ хол анх их мөнх цагаас ирчихсэн өвөг дээдэс биднэрт танаар дамжуулаад хилээд байгаа юм шиг санагдаад байсан. Таны тэр дуу хоолой тайзан дээрээ хүндэтгэлтэй зогсож байгаа байдал. Тэгээд ингээд зурагтаар тэр танхимд сонсож байгаа бүх хүний зүрх сэтгэлийн гიშгэлэн дээр хүүхдүүд минь ээ яруу гიშгэлэнгээ цуг өгтөн шүү. Ямар таач бас он цагуудаа хэдүүлээ өөрөөд гарна шүү. Гэт төгсгөлдөн та үг гэдэг шүлгээрээ энэ бүх агуулга зангидаад ингээд бидэрт хилэж байгаа юм шиг санагдаж байсан. Үнэхээр сүүлийн 3 даваанд уншсан шүлэг бол гуруула утга төгөлдөр агуулгын хувьд үнэхээр өндөр байсан гэж би бол сонсогч уншигчийнхаа хувьд тэгж бодогдсон. Гэлээ.
Саяхан одоо ардын жүжигчин Арвда ах холбогдож байна. Тэгээд за дүүгийн шинэ номыг уншлаа гэд ном уншсан сэтгэлдээ утсаар хэлж байна. Тэгээд төгсгөлд нь би чамаас нэг шүлгийн зөвшөөрөл авах гэсэн юм аа. Ахын энэ тэнд уншиж явж болох уу? Хэдэн бор хүүхдүүд шүлгийг уншиж явбал нэгдүгээрт өвгөн хүн надад их тохиромжтой санагдаж байна. Хоёрдугаарт энэ шүлгийг одоо хүмүүст нэг жаал хийлмээр бодогдож байна гэж хэлэхээр нь тэрэнд бас их чимээгүйхэн дотроо хөөрч байлаа. Тэгээд яг хоо болор цум наадамд бол би сүүлийн бас нэг 4-5 жил оролцоогүй одоо зохион байгуулалтын ажил дээр явж байгаа. Тэгээд энэ жил бол нэг оролцъё. Ер нь нэг наадам болоод ирэхээр л нэг давхдаг нэг гайгүй давхчих байхтаа гээд нэг энэ тэндээс нутагнаас нэг хурдан маягтай хүлэг одоо аваад ирсэн. Тэрийг оролдуулж чадахгүй уйж байгаа л наадмын өдөр нэг уяа шуцган дээрээс нь тавиал одоо оролдуулахгүй явчихж байгаа уяач шиг л нэг тийм мэдрэмжтэй сүүлийн 4-5 жилиг үдсэн байна л да. Тэгээ энэ жилийн одоо өнгөрсөн жилийн хувьд бол ер нь нэг ороод нэг өөрийнхөө багцааг нэг үзье, хаана яваагаа нэг харъя. Тэгээд нэг шүлгүүдээ ингээ бодохоор тэнд уншиж байгаа шүлгүүдийг бас ажихаар ер нь л нэг шүлгийн дуудчихмаар санагдаад цаанаас нэг тийм байсан. Тэгээд магад тэр мэдрэмж маань өөрөө энэ болор цомыг одоо хүртэх, их чиглэн тэхийн тэр ариун мотороор ажиллуулах тийм сайхан сэжим рүү хөтлсөн байна л гэж ингэж ойлгож байгаа л да. Харин тийм үнэхээр хөтөлсөн. Тэгээд хідэн бор хүүхдүүд минь гээд үгийн мастер Равдангой бол үнэхээр л онож харсан байна. Би ч гэсэн яг тэгж бодсон. Ингээд соён гэгэрүүлэх ажил гэдэг чинь их л олон талбарт янз янзаараа л явагдаж байдаг. Тэгээд яг энэ үгийн урлагаар дамжуулж байгаа хүмүүсийн тэргүүн буюу эхний гуравт орсон шүлэг яруу найргуудыг бүхэл жилийн туршдаа ч юм уу их сайн сурталчилжаамаар юм байна гэж бас бодогдож исэн. Тэгэхгүй тухайн үед нэг уншаад сайхан санагдаад сэтгэл хөөрөөд л өнгөрөх биш. Үүний агуулга нь юу вэ? Үр хөвгттэй ч гэсэн хилээд өгчүүл энэ мөр болгоныг нь бүр ингээд орхих аргагүй. Тийм сайхан үгийн ихшгэлэн бидэнд та өгсөн шүү. Яруу найрагч хүн одоо өөрийнхөө шүлгийг тайлбарлана гэж юу аах вэ? Хүн хүнд янз янзын утгаар л очих юм чинь. Ер нь бол яг хідэн бор хүүхдүүд шүлэг бол энэ цаг үеийнхаа хөргийг одоо бас буулгасан гэсэн үг. За дараад нь уншсан дараагийн даваанд уншсан ялгуулсан он цагийг үүсэх юм шүү цөмөрөө гэдэг шүлэг бол бас л одоо энэ цаг үеийнхаа хөргийг за тэгээд яруу найрагчийн нэг тийм хил одоо цаг үеэ мэдэрч аливаа цаг үеийн шуурга яруу найрагчийн сэтгэл дундуур хамгийн түрүүнээ шуурдаг гэж нэг үг байдаг юм л та. Тэгээд бид нэг ийм хавцаа яваад байгаа юм биш үү? Хэдүүл цөмөр нэг ингэж бодмоор болцсон юм биш үү гэдэг тийм нэг сэрэмж санамжийг өгөх гэсэн тийм утга агуулгатай шүлэг. За 3 дугаар даваанд тэр цом өргөсөн шүлэг бол ер нь бол энэ 3 шүлгийн одоо нийлбэрээр болор цомыг хүртэж байгаа утга юм шүү дээ. Хүмүүс хамгийн сүүлийн шүлгийг онцлоод байсан. Тэгээд үг гэдэг шүлэг бол хүн төрлөختөнд хандсан тийм утгатай шүлэг л дээ. Монгол хэл минь гээгүй. Одоо бид одоо та бид хоёр ч бас ингээл үгээр ойлголцож байна. Үгээр мэдчилж байна. Үгээр хоёлоо уулзж байна. Тэгэхээр бие бинийгээ ингээд хараад чимээгүй харцнаасаа ингээд ойлгоод хариу бас чимээгүй харцнаасаа ойлголцоод ингэж одоо ярих хэмжээний болдог бол тэр үед одоо үг байхгүй болов гэж тэгэд бодсон. Гэхдээ тэр чимээгүй хэл гэдэг бол зүүдний хэл байдаг байх, бурхны хэл байдаг байх. Тийм болохоор үг гэдэг бол хүн төрлөختний ойлголцлын хамгийн дээд утга юм аа гэж бодож шүлгээ одоо бичсэн ийм л уншсан ийм л утгатай юм да. Тэгээд их сайхан хувь зохиол байсан. Тэгсэн тэр нэр үнэхээр их сайхан. Та түрүү хэлсэн яг гурвуулангийнх нь нийлбэр цогц байсан. Ялгуулсан цагийг үзэх юм шүү цөмөрөө гэд. Одоо чин та түрүүнийхээ хөөрөлдөөн дээр хэлжсэн хавтгаараад туйлшраад байна гэдэгт харанхуй нуугдаж байгаа юм биш биз гэдэг санаа таны шүлэгний агуулгын гүн одоо тэр нэг агуулгын юм болоо да гэж би бас өмнөх ярилцлага үзээд
саяхан Санчир гарагийн зочинд орсон гэ таныг тэмтрээд ингээд судалж байхад тэр тэгэхээр энэ одоо бидний амьдарч байгаа энэ цаг хугацаанд бид нар ингээд нэг хитрхи ханараад байгаа юм биш үү дээ гэдгийг та бас онож харсан юм болоо гэж би бас тухайн үед тэгж бодож ирсэн. Яг хувь Минжин сайхны нүдээр бол одоо 90 цаг маань их эндүрлийнхэн цаг руу явж гин үү та гэж надад анзаарагдаад байгаа юм. Тэгээд хөгжим дууг хүртэл одоо энэ компьютертын команд өгөө зохиологчдөг болж байна. За шүлэг яруу найр хийгч хүртэл тэгж байна. Миний одоо цом авсан тэр үг шүлгийг хүртэл тэр одоо компьютероор бичүүлсэн байна гэдэг хүртэл шүүмж явсан шүү дээ. Тэгээд энэ бол одоо тийм нэг цагийн одоо хамгийн ихний үзүүр харанг байлаа да гэж би бодож байгаа юм. Ер нь явандаа ингэж одоо тэр компьютераар команд өгч өөрөг өгч түүгээр бичүүлээд тэгээд тэрийг одоо минийх гэж бодож энэ тэнд уншиж явах өөрийгөө хуурсан бие бинийгээ хуурсан ийм цаг өөдөөс ирж байгаа мó да гэсэн тийм нэг хувь эмзэглэл тэгээд хиндүрлийнхэн цаг руу бид яваад байна уу даа л гэж ингэж хараад байгаа юм бол та. Угтаа бол хүн рүүгээ нүүх нүүдлийг л бид одоо улам их эрчимтэй болгомоор санагддаг. Яг гэнэ. Хүн рүүгээ нүүх нүүдлийг тунхагладаг, ойлгуулдаг. За одоогийн хэлдгээр бол оригинодаараа амьдаараа ойлгуулдаг тэр сайхан наадам бол яруу найргийн их шиглэнт ихийн болор цам гэдэг гайхамшигтай наадам байгаа. Тэрэн дээр та бүхэн маань өстой 21 аймгаасаа байдагс нөө бүх боломжит хүмүүс цуглаад тэнд ингээд нэг тийм яруу найрагчдын эх орноо тэгээд энэ хүн төрлөختнийгөө томоор харсан тийм сайхан сүлэлдээ явдаг. Тэрнийх нь жижигхэн хэсгээс ард түмэн бид нар хүртэх юм болоо даа гэж бодож суусан. Яг тэгээд яруу найрагч хүн гэхлээр одоо бусад хүнээс илүү тийм төрчсөн бусад хүнээс хах өөр ондоо хүмүүс байдаг гэж хүмүүс эндүүрэн боддог. Гэвч угтаа бол нэг л агаар салхийг адилхан салгиж нэг л нар саран дор бүгдрээ хамтдаа байж он цагаа хамтдаа өгтөж үдчихэж байгаа ийм л учиртай шүү дээ. Жаргал зовлон айл айланд нь бүгдээрэнд л байгаа. Хамгийн гол нь нэг тийм сайхан зөөлхөн бороо ороод нар зүсрээл байж хахад тэр одоо зүйлийг та бит хоёр өөр хэм байдгийн бүгдээрээ л яг ижилхэн мэдрэмжээр ижилхэн одоо тийм утга агуулгаар харна штэ. Түүнийг л үгээр одоо сэтгэлд нь үүрд хадгалуулахын тулд гэдэг юм уу? Үгээр зурж авч үлдэхийн тулд тэр мөчөөс авч үлдэхийн тулд одоо нэг юм бүхийж сууж одоо мөр шүлэг холбож үгтэй найзалж үгийн гүн утга руу шунган шумбаж байдаг тийм улсын л яруу найрагч байдаг юм болоо да түүгээрээ л нэг тийм давмгай байж болох юм. Тэрнээс хүн бүхэнд л нэг давуу чанар бий шүү дээ. Тэгэхээр бид бүгдээрээ яруу найрагчгүй, хөгжмийн зохиолчгүй, одоо гэлгүү, зураач гэлгүү бүгдээрээ л яг адилхан л ийм хүмүүс гэдэг нүдээр би нэг хардаг болоосай. Харин хийсэн бүтээсэнгийн ямар ч хүний хийсэн бүтээсэн хөдөлмөрийг бас үнэлдэг, хайрладаг байгаасаа юмыг их энгийнээр одоо толдож хардаг байгаасаа л боддөг штэ. Яруу найрагчд бол яа харах байхгүй үгийн мужаан түүгээрээ дамжуулаад мэддэг хүн хайрладаг, хамгаалдаг, хуваалцдаг юм шиг байгаа юм. Тэгэхээр тэр мэдүүлэн гэдэг одоо чухал ажлыг л та бүхэн маань хийгээд ах шиг байна уу да гэд. Тэгээд та болор цам гардаад яг тэр агшингийнх нь үгийг хэлүүлье гэхэд будан дундаас ч гэрэлтээд байдаг бурхан цагаан зөнтэй би бууж мартахад ч өгүүлээд байдаг булган хайрхан уултай би булган уулын минь бурхад үндэлцэнхэн намайг сонслоо доо гэж хэлсэн. Тэгээд энэ сайхан ерөөл хишгээ аваад та булган хайрхан ууландаа очисон галаа манад сууж байгаа ижээ аава хоёр дээрээ очисон энэ сайхан хайрын өгүүлэмжийг заавал хөрөлдөөсөө гэж бодож байна. Одоо намайг 10 жилийн сурагч байхад л би 10 жилийн сурагч байхдаа шүлэг зохиол гээл номонд ойрхон шүлэг бичих дуртай ангийн хүүгүүдийн хайрын цагтлыг бичдэг.
тийм одоо яруу найрагч гэдэг тэр энэ нэг сайхан хазаалгаж болохгүй дэтэм шиг үгийг тэр хар багтаа өөрийн болгож зүүсэн хүний хувьд ээж минь надад их итгэдэг байсан юм шиг байгаа юм. Тэгээд орой өдөш ганцаараа нэг тийм хүн амьтан саад болохгүй гэдэг утгаар шүү дээ. Гэрлээ нэг гялбуулаад байхгүй хажуудаа нэг тийм лаа асаагаад ингээд суун. Тэр нь бол өөрийнхөө гэрлийг бүрдүүлж байгаа утга болохоос биш. Тэр лааны гэрэлд суухаар тийм гоё байдгийн бас биш л дээ. Яруу найрагч хүн лаа асаагаа суудаг юм биш. Тэгээ ер нь бол бусдад нэг тийм одоо саад болохгүй гэдэг утгаар л тэр лаа асаагаад ингээд суудаг байхад ээж маань надад дээл авчирч ирээд л одоо нөмрүүлээл за миний хөө эртхэн унтаараа гээл шүлгээ бичиж байна уу гээл тэгдэг байсан. Тэгээд тэр л багаас маань өнөөдрийг хүртэл би ч өөрөө яруу найрагч гэдэг энэ утгандаа эзэн байх гэж тэр итгэлдээ үнэн байх гэж явсан байна. Ээж минь ч одоо намайг би нэг яруу найрагч хүү төрүүлсэн юм байна гэж итгэж явсан байна. Тэгэхээр тэр бодол бас аль талдаа биелэлээ олсон болов. Тэгээд ээж аав хоёр маань их л одоо баярлсан да гэж бодож тухайн болор цом өргөж байх мөчтөө ичи аавгаа хүн чинь тэгэл ерөөсөө язгуураад боддог юм байл шүү дээ. Тэгэл очлон дүүрэн уул байдаг. Уулан дээр гарахаар уулын орой харагддаг. Ахаа дараагийн уулан дээр гарахаар дараагийн уул харагддаг гэд бүх уул орой оройгоо харсан байдаг ийм орчлонд хамгийн одоо очлонгийн уул надаас эхэлдэг юм шүү гэж надад мэдрүүлсэн тэр уул бол тэр ингэртэн борход завилсан тэр булган уул л та. Тэгээ уулыг би булган уулаараа л төсөөлдөг. Буцхад маань намайг нөмрлөх уулыг булган уулаа л гэж боддог. Ирэхэд маань тоссон их ээл зөөлөн дулаан алгыг булган уулаа л гэж боддог. Тэгээд орчлон дуултай байна гэдэг. Дээр нь уултай хүн нурж болдгоо нэг тийм утга байдаг. Тэгээд л булган уулаа тухайн тэр тайзан дээрээс онцолж, ижи аваа онцолж хэлсэн маань тийм утгатай. Тэгээд дараагаар нь болор цум авсны дараа нутгаатан очиж ижи авдаа өнсүүлж ууландаа бас өргөж тэгээ нэг сайхан уужраад л одоо буцаад л нөгөө нэг игэл даруу дүр төрхөндөө очисон гэх юм уу та тий нэг сайхан уужирсан да. Сэтгэлийн нэг тэр олон долгисуудыг зөв гаргаж байхгүй бол хүн гэдэг амьтан өөрөө их идтэй шидтэй болохоор алдаж онох гэдэг юм уу буруу магтаал буруу ташуурах гэдэг юм уу тийм зүйлс бас хүний амьдрал байдаг юм шиг байгаа юм. Таныг ажижээ байхны уг язгуур гэх юм уу хөдөө өссөн гэдээ ярихаар онцлоод ярьчих гадах шиг байна. Даруухан төлөв сайхан тэгээд магтуулснаа хүртэл алгадуулсан юм шигээр хүлээж авдаг энэ сайхан сэтгэлийн тэнцвэрийг одоо та мэдээж багасаа л эзэмшсэн байгаа. Түүнийг яг амьдрал дундаа олон ийм нухчаа бүдрийн дунд залуу багт чинь хүн чинь ингээл баярлан хөөрн асгаран саган штэ тийм ээ тэр дундаас олж авч явуу угаасаа л та ийм сайхан сэтгэлийн тэнцвэртэй байв уу? Би саяхан бас нэг ном дотроос нэг өгүүлбэр уншлаа. Тэр ямар өгүүлбэр вэ гэхээр хүн орчлонд нөгөө их явуу хуулангийн маань хэлсэн үг байдаг шүү дээ. Монгол бүсгүйчүүд бүгдээрээ хөөрхөн учран бүгдээрээ хадамд гардаг юм а гэж. Түүнтэй жоо агаар адилхан төсөрхөө үг юм да. Хүн бүхний ээж одоо эрхэм байлгүй яах вэ? Ээж болно гэдэг хорвоогийн хамгийн сайхан зүйл байлгүй яах вэ? Гэхдээ хүн өөрөө ямар ээжээс төрсөн бэ гэдэг их одоо бодмоор асуудал байдаг юм шүү. Ямар ээжээс төрсөн бэ гэдэг тэр ихийн ариун хөвлөөс унахтаа хүн өөрийнхөө туулах мөр замаа, насныхаа хэмжээ, өвлийн үр, зан ааш бүхий л имийг одоо ээжээсээ тэгж авч төрдөг юм аа тэр ариун хөвлийгээс гэж хэлсэн байдаг. Тэгэхээр магад энэ миний зан төлөв аливаа яманд хандах хандлага ертөнцийг үзэх үзэл бол аав ээж хоёроос чимээгүй надад дамжиж ирсэн тийм зүйл байх. Гэвчиг тэгээд миний бас нэг бага ахудаа тулсан алдаж онж явсан ээжтэйгээ хамт хөтлөлцөж хоёулаа гэрэлгүй годмаар алхаж байсан тэр бүх зүйлс маа намайг ийм аливаа юмд төлөв даруй хандахад нөлөөсөн болов уу гэж л бодож байна. Харин тэгэхээр нөгөө
урлаг та түрүүнийхээ хөрөлдөөнд хэлсэн байсан тулгын 3 чулуу, яруу найраг, хөгжим, уран зураг бол одоо хүн төрлөختөнд байгаа. Хүн гээд заяатсан бодгалыг соён гэгэрүүлэх тулгын 3 чулуу юм аа гэд. Тэгээ та энэ 3 тулгын 3 чулууны одоо хоёрт нь багтаад ах шиг байна. Яруу найраг гэдэг сайхан зүйлээрээ дамжуулаад дууны урлагаар бас хүмүүс дамжуулж яруу найраг уншаад нэг ухаарах дууг сонсоод тэр хоёр зүйл нийлээд хүний сэтгэл рүү орж ирнэ гэдэг нь бас нэг арай өөр тийм өнгө аяс эрчим энерги долгион эрчис байгаад ах шиг байгаа юм. Тэгэхээр би таныг харин энэ сайхан тэгээд хүн болгоны дотор ч л уран яруу зүйл байгаа тий. Тэр уран яруу зүйлүүдийг хөглж байдаг ийм сайхан зүйлийг эзэмшээд тэгээ манай ээж хоёр мөн ар хангаан тариатын хүмүүс байхгүй юу. Тэгээд таныг болорцсон гардаж аваад яхад яг л өөрийнхөө хүүхэд нь төрүүлсэн юм шигээр элэгсэг дотн ярьж яхад нь би ээжээ хоёртоо ямар ч сайхан юм те Монгол түмэн хүний өөрийн гэхгүй бүх хүүхдүүдийг дэлхийл гэж хардаг сайхан юм да гэд бодоод сууж исэн. Тэгээд одоо ингээ ярихаар нутгархлаа гэх вий те. Гэхдээ энэ нутгархах гэхээсээ илүүтэй тэр нэг ээж аав өвөө эмээ нарт байдаг нэг сайхан зүйл байна тийм ээ. Нутгаас нь гараад ирсэн ямар ч хүүхдийг ингээд хайрлаад инхрийлээд өөрийн хүүхд шигээ байдгийн байна лээ шүү. Би тэгээд тэр сайхан сэтгэлийг танд олон хүмүүс бас тэгээд суужсэн байхаа гэд. Олон ээжүүд танд аавад танд ингээд дуу хоолой эр хүнд байх ёстой бүх чанар энэ сайхан хүүд заяажээ гэдэл таныг үнэхээр баабайг магтдгийн билээ шүү. Энэ сайхан зүйлийг мөн дамжуулъя. Гэлээ. Монгол түмний тэр хүнийг хайрлахаараа тэр хол ойрын цай хамаагүйгээр энерж хайрладаг огт танихгүй тэр нэг хүний үрийг алдаж явна гэдэг юм бол өөрийн үртэйг адилхан санаж инэрдэг тийм нэг бовхонч сэтгэл байна л да монголчуудын хиндэн ч байсан тийм зам байна. Дээр нь нөгөө дөнгөж мэдээ орхосоо эхлээд хург ишгтээ тоглож өсөөд энэ орчлон дээр ганцаараа биш шүү гэдэг мэдрэмжийг аль хүүхэд байхасаа тэр ухамсаргүй ухаантаа цуг тээж өндөөж ториндог болохоор хорвоогийн бүхэл юмсыг хайрлах тийм чадалтан болж ингэж өсдөг юм байна л гэдэг ийм ойлголт байгаа юм. Тэгээд одоо Монгол хүний нэг мөн чанарын тийм нэг зүйл би энтэйгээ тийм хаяа гатгаж бууж сахалтын бараатай ингэж явж ирсэн тэр зай гэдэг юм л одоо бидний ийм хүндлэлтэй хүн байж оршиход их одоо нөлөөтэй зүйл байх нь л дээ. Харин тийм таны яруу найраг дундаас нэг тийм өв соёл ингээд үнэртэй баригдаад мэдрэгдээд байдаг. Тэгэхээр энэ цаг үед өв соёлдоо жоохон хайн хандаад хаях юмыг нь хаяхгүй харийн юмд хитрхийг хайрлаад байна уу да гэсэн сэтгэл таны яруу найргаас мэдрэгдээд ах шиг байдгийн энэ тухайтад. Гэхдээ яг хүн гэдэг юмтан чинь ерөөсөө энэ хөгжил дэвшлгээд байгаа зүйл чинь хүний эрхээ урууны ачаар авчирсан юм гинлээ шүү дээ. Зөвхөн одоо энэ 4 хуруу ингээ эрхээ уруу байхгүй 4 хуруугаар хүн ер нь яг юу хийж болох вэ гэдэг. Тэгэхээр юм ойсч чадахгүй, байшин барилгач барьж чадахгүй. За яг энэ 2 3-ны завсраар нэг үзэг хийгээд нэг юм бичвэл бичгэл байх л та. Гэхдээ л өөрхий бас юм бич чадах юм уу? Их л сонь. Тэгэхээр энэ эрхээ урууны хүч гэж нэг айхтар том хүч байна. Тэгээд энэ эрхээ урууны хүчээр өнөөдрийн хамаг ямыг авчирсан байна. Зүгээр нэг томоохон дэлгүүрт ороод ингээд харахаар тэр дэлгүүр дотор байгаа ирээвэр хураавар зүсэн зүйлийн савлгаатай бүхэн зөвхөн хүнд л зориулагдсан шүү дээ. Тэгж бодохоор хүн ямар их өргөн хэрэглээ тийм ямар их сониуч юм тийм. Тэгээд дандаа юмыг ингээд сонирхож одоо тийм сармагчсан зам бас байдаг байх нь шүү дээ. Сонирхож, харж, тэмүүлж, тэмцэж байдаг. Тэгээд хүний залуу нас гэдэг имийг олон цугулсан дуу чимээтэй хот хүрээ газар гэдэг үл хүний залуу насыг ерөөсө даллаад болдгүй юм байна л да. Тэгээд тэр утгаараа хүртэл одоо тэр юм уу энэ хот хүрээ газартаа ингээл дасан зохицоол одоо хүртэл аж төрөл байж байна.
Уг нь би чинь сургуулаа төгсөнгүүтэл нутагтаа очиод булгуулынхаа дэргэд л анир чимээгүй нам гүмхэн аж төрөмж боддог байсан. Яг явх болоод ирсэн чинь л шүлэг хүчтэй хэдэн нөхөдтэй хорогдоод болсон болоогүй төвхий шүүрхий шүлэгтэй бие бинийгээ зориод л очиод уншаал орчлонгийн хамгийн том яруу найрагч юм шиг л явж исэн. Тэр он цагуудаа хайрлаад ч байдаг юм уу? Тэр нэг тийм зориг гаргаад явж чадаагүй хоттой үлдсэн би тэр одоо талаас авал нэгэн бодлын хулчгар ирж юм шиг санагддаг шүү дээ. Нөгөө талаасаа энэ тэг залуу нас чинь ингээд энэ дуу чимээ ихтэй хүн хар цугласан ийм газар чинь бас даллан дуудаад соронцдод байдаг нэг юм илэв шиттэй юм байна л да тий. За тэгээд яг насны одоо жоохон өндөр дээр нутгаад очих байхаа нэг сайлын 5 үнэтэй тэгээд нэг 10 хүн амьдардаг гэдэг шүү дээ. Сайлын 5 үнэтэй гарахын цагт таныг одоо октод нь за гэргийн үл дагаал явна. Октод яах вэ? Аавынхаа хүсэл зэргийг заал гэх болов яах вэ? Тэгэд яг бай тэд чинь тэгэл бусдын ихнэр болон бусдын ээж болон тэдний өөрсдийн үүрэг ачаа ажил зөндөө байгаа шүү дээ. Тийм болохоор хүний орчлонд хүн авцарсан хүнийхээ өмнө хүн байгаад өсгөөд тэгээд хайрлаж явах дараагийн тэр халуун зүрхэнд нь хүргэж чадсан бол тэгээд одоо их нэртэйгээ өөрсдөө сайхан бөөцөлөөл тэгэл байж их байлгүй бодвол тий. Нэг талдаа хүний амьдралын жам юм да тийм ээ. Тий. Таныг болор цом өргөөд тэгээд догдолж хахад за гэртээ харьлаа. Мэдээж гэр бүлийн сайхан октод нь гэргийг одоо таныг давж л магнаа хагарсан байх та. Бүр тэр уур амьсгалууд одоо бүр жаргалын дээд байсан байхаа. Би ч 2 охинтой хүн тэгээд аваа та одоо шүлэг хүчдэг байж ягаад энэ болор цомдоо ордгүй юм бэ гэдэг байсан. Тэгээ би үгүй аав нь одоо энэ зохион байгуулалтын дээр нь ингэж анхаарч ажиллаж байгаагүй юм аа. Тийм болохоор бас нэг тийм хүнд ёс зүй гэж байдаг юм аа. Орж ингэж болдгоо маа гэдээ явж исэн. Тэгээд ерөнхийдөө би үүрэгт ажлуудаа дууссаны дараагаар болор цомдоо орсон л доо. Тэгээд миний 2 охин дотроо аав маань одоо болор цом аваасаа билээ гэж чин сэтгэлээсээ их хүсэн хүлээсэн байсныг гэрийнхэн босго даваад л мэдэрж байгаа юм. Тэгээд л өөрхий манай ангийн хүүхдүүд хүртэл надад баяр хүргээд байна штэ гэж байгаа юм. Яа бархаа. Тэгэхээр тэр октийнхоо бахархлыг хүртэл одоо дээсэн байна гэж бодохоор их сайхан санагдаж байгаа юм. Тэгээ хамгийн гол нь яг тэр тухайн амжилтанд хүрэх гэдэг бол болор цом гэдэг бол нэг л наадам. Монголчууд маань үндэснийхээ баяр наадам шиг үгийнхаа урдлах тийм хайртай үгэнд их ач холбогдолтой ханддаг өндөр цензуур тавьдаг тийм ард түмэн болохоор өдий хүртэл одоо энэ 40 гаруй жилийн түүхтэй болор цом наадмыг шимтэн үздэг хിവэрэ байсараа байгаагийн том илэрлэлтэй. Гэхдээ хувь яруу найрагчийн уран бүтээлчийн хувьд бол наадам төрүүллээгээд одоо би их мундгийн шилтгэн гэж бодож ерөөсөө болохгүй. Тэгээ яруу найргийн наадмууд зөндөөл болдог. Тэн дээр төрүүлэх одоо байр эзлэх өсвөл төр нэгийн даваанаас нь хасагдах гээд олон л одоо наадамд уралдаж барьж явсны хувьд надад бол тэнд омойтох, өнгөрөх, хөөрөх тийм зүйлүүд ерөөсөө байгаагүй. Тэгээд хамгийн гол нь тэр итгэлийг олон төмний тэр сайхан итгэлийг хадгалж өөрийнхөө бодож санаж яваа бүхнийг сайхан хийж бүтээндээ л гэсэн тийм бодол тэр маань хിവэрэл байсан. Харин тий. Тэгээд өөрөө нэг одоо л ирэх хүн болж байгаа юм байна гэж бодсон шүү дээ. Тэгэж бодох бодол юм гэлтгүй хүнд нэг тийм нэг орж ирэх үе байдаг юм шиг байгаа маа тийм ээ. За би одоо л нэг аваа хүнэрхүү юм болох нь өдөө гэх. Тий. Тэгээд аав хүний хувьд өрх гэрийг тодгоож явж байгаа хүний хувьд ч юм бол одоо үргэлжлэх үр удамдаа бахархал нь байна гэдэг нь одоо бүр хамгийн том хайрын дээд байх л та тийм ээ. Тэгэлгүй яах тэр үл угаасаа. Гэрт тэгэл яг оо би ч одоо өөрөө нэг 2 3 аавын гар дамжсан хүн л дээ. За аавын хайрыг бас нэг тийм дутуухан мэдэрсэн байж магад. Гэхдээ өөрөө нэг сайхан аав байхыг их мөрөөдөж явдаг гэсэн. Тэр мөрөөдлийнхөө дотор одоо аж төрж байгаа болохоор
чамааг ороод ирэхээр л одоо хоёр охин дуу ороод явчих юм гээл тэгдгийг манай хүн. Тэгээд тэр гэрийнхэн хойморд сууж байх нь л ер нь тэгэл эр хүн гэрийнхэн хойморд ингээл нэг байж явах нь л хамгийн том үндсэн ажил юм биш үү. Тэр гэр орноо дүүргээд л тий. Тэгэл хоймортой эзэн байгаа л ингээл байж гэнэ гэдэг. Аав гэдэг нь аав аяг гэж тустай байдаг шүү дээ монголчууд чинь. Тэгээ ээж сайхан сайгаас сүлээл дээж нь хийж өгөөл сайхан хоолоо хийгээд тэгээ одоо эргээгээд бодох нэ аав гэдэг хүн чирсэн хайрын дээжийг л та бүхэн маань хүртдэг юм билээ шүү дээ. Тэр ээж хүн цайгаа 108 сүлээ зогсож явахдаа хоолоо хийж явахдаа дандаа сайхан зүйл бодож хийдэг. Амттай хийчихимсэн, гоё хийчихимсэн. Тим юмд дуртай штэ. Тэрийг нь аваад хийчихимсэн гэсэн тэр хайраар л тэр гэр бүл бүр насан туршдаа хооллож ирсэн билээ. Тэгэхээр та нар маань эрчүүд тэгээд хайраар дүүрэн байхаар чинь эргээд бүх эргэх холбоо дүүрээд ирэхээр гэр бүл, улс их орон бүх зүйл тогтвортой байдгийм байна гэж хараад байгаа. Ер нь эр хүн чинь тэгээд үр хүүхдээ хичнээн тээж төрүүлээгүй ч гэсэн одоо төрсөн мөчөөс нь эхлээд өөрөө дуусан дуустлаа үр зүрхэндээ тээж яваал амтэн шүү дээ үр хүүхдээ. Аава гэж хэлэхэд ч багдаад байна. Ээжээс илүү дутуу гэхгүйгээр ээжийг их ярьдаг, ааваа гэж хэлэхэд ч багдаад байна гэд нэг хүний бичсэн зүйлийг би уншижсэн. Тэр их нөмөр, нөөлөг, түшиг. Тэгээд охиноо нэг 20 хүрчих юмсан. Охиноо нэг яг өөршгөө нэг тийм зүрх сэтгэлтэй залууд гарыг нь атгуулчих юмсан гэсэн аавын тэр нэг гүн бодол 2 мм л ингээл гүйжлээд юм байна л да. Тэгэхээр аав нар гээд эр хүмүүсийг бид нар ер нь ихэд анхаарч, нандинаж, хайрлаж тэр тэнцвэртэй байдлыг нь хангаж байх юм бол одоо бидний шагшраад байгаа холгоос ихсрээд байгаа бүхэн ер нь их сайхан жигдэрх юм билээ шүү дээ. Ер нь тэгэл одоо нэг өсвөр насны охинтой аав бол одоо би хөдөөгөр л бас иш явах гээд байна. Одоо тийм аав бол ингээл октын бас нэг хар сонирхгоол ирж байгаа тэр залууг уян дээр буугаал одоо ирж байхдаа морио яаж унж байна, яаж алхуулж зөөлөн шогшиж орж ирж байна. Уян дээр буугаад морныхоо одоо олмыг сулж байна уугүй юу гэд гэрт орж ирэхдээ тэр баруун хөлөөрөө босгод авж гин үү, орж ирээд суухдаа яаж завил сууж гин, үг хэл минь усна ямар байна. Тэгээд 5 үгнийхээ хууч дунд яаж ярьж байна гэд бүгдийг нь ажин штэ. Энд хамгийн эрхэм зүйлээ одоо тухайн хүнд өгөх гэж байгаа хүн бол тэр хүргэнээ бол их л сайдар шинжинэ. Тэгээд шинжүүлсэн эр хүн гэдэг дараагийнхаа хүнийг бас тэгж шинждэг. Тэмээ чимээгүй нэг юм өв уламжлалын нэг хүн хүнээ хайрлах их хайраас нь би тосч авсан юм шүү дээ. Тийм болохоор одоо тэр нэг юм жаргал зовлон хоёрын айланд нь хайруулж даруулж болохгүй юм шүү дээ гэдэг тийм бодол тэр охин үрийг нандинах. Одоо та нарын чинь нойтон сормуустай хамтд гэдгийг шүү дээ. Өөрөх юм нулимсан нойр тэгээд тэр уйхан зөөлөн тийм болохоор одоо тэр нойтон сормуустай хамтны чинь сормуусын улам норгоодож болохгүй дээр нь бол харин тийм ээ. Хүн таних ухаан гэд манай монголчууд бүр тэр адуу мал 5 ушуу малыг таньж ирсэн хүмүүс чинь хүнийг бол одоо бүр баагүй бээгүй бүгднгийн таних нь л дээ. Тэгэхээр тэр их сайхан өв уламжлал одоо цаг үед жоохон бүдгрээд байна уу да. Танихаас урд талын 2 гөрөөс танилцсан хойно тагнаа 2 судас гэж танихын ач холбогдлыг хүртэл ингэж айхтар дархлаж мэрэгэн цэцэн үгэндээ өвдөөсөн байгаа юм. Тэгэхээр та бүхэн яриа нөгөө нэг хүнийг таних руу ингээд яваад орчлоо. 5 үгэндээ танигдаад гэд та бас түрүү хэлчихэж байна. Тэгэхээр тэрний цаана альва зүйлийг таниж мэдсэн, танин мэдхгүй байгаад байсан гайхамшигтай юм аа өвөгдөц гэдгийг л одоо цаг өнгөрөх тусмал мэдэрч байна да. Харин тэгээд одоо яг зарим нэгэн хөгсчүүл гэдэг нь штэ. Бидний үед тийм сайхан байлаа. Одооны хүүхдүүдчтэй гэдэг юм бас нэг зарим нэгэн хөгсчүүлийн амнаас гардаг. Тийм үггүй нэг тийм өвгөн болох юмсан гэж өөрийгөө боддгийг. Нөгөө манай Баавгийн лавсрын найрагч маань
тухайн цаг үе гэдэг өөрийнхөө сайн муу хоёрыг нэвсэдэлж ирээд ирдэг юм а гэж нэг хэлсэн байдаг ш. Тэрэн шиг цаг үе бүхэн өөрсдийнхөө эзэдийг авцардаг бай таарна. Хамгийн гол нь тэр аливаад хандах хандлага нь тэр 20 эдтэй хүүхдийн аливаад жоохон дутууд олимпион хандаж байгааг 60 насны 70 насны өндөрлөг дээрээс хараад шүүмжлээд ээж боломгүй санагддаг. Тэр 70 насыг өг тооггүй болтол нь одоо байлгахын тулд 20 эдэн нас 30 эдэн нас чинь ивээс болж өгсөн байгаа шүү дээ. Тэр хүнч тэн дээр алдаж онжил явсан байгаа. Тэгэхээр ерөнхий тэр нэг юм нуруугийн хувь заяагийн нэг сайн хараад л энэ залуу үеэ аль болох урмалж дэмэлж байх одоо дэмэнж байхгүй бол шүүмжлэл гоочлол байвал яалтай байл энэ чинь өөр хүүхдүүдтэй ялгаагүй юм шүү дээ. Одоо би хоёр хүүхдээ өөлөөд л гоолоод л байвал хаанаас хинээс урам авах вүлээд тийм ээ. Харин тийм ээ. Бүгдөө нийлж нэг тийм нийгэм бүтээгээд байгаа. Түүнийг мэдээд л амны бэлгээс аштын бэлэг гээд бүх хоруу чанарыг нь таньсан учраас энэ хитгэн үгэнд л үлдээсэн юм билээ л дээ. Тэгээд яруу найрагч хүнээс үгийг уралдаг, шагналдаг, сүлждэг хүнээс асуухад та ойрын үед нийгмээр дандаа л харанхуй юм ярих юм. Нэрээ төгс төгөлдөр ямар сайхан гэмээр юм ойрд танд тохиолдвоо үг ч юм уу үйлдэл ч юм уу мэдхгүй таны энэ нэг сайхан мэлмигээр тэгж толдсон сэрхүү мэдрэхүйд ирсэн тийм сайхан зүйл байвал бидэнтэй хуваалцаач. За яг одоо нийгэм цаг үеийн гэхлээр би ойрд ер нь их аглаг буудэд байгаа мэт өөрийгөө их тийм төгжингүү уншиж байгаа ном руугаа хит оромтгоо нэг тийм байдалтай байна л да. Тэгээд янз янзын жоохон хар бараа зүйлс олон нийтийн сүлжээ юмар зөндөөл явж харагдах юм. Гэхдээ энэ нөгөө нэг эмчтэй ярилцж байхад сүүлийн үед өвчлөл одоо нэмэгдсэн нь бол нөгөө онцлогоо аппарат нь нэмэгдсэнийх юм аа. Онцлогоо одоо сайжирсан болохоор хүмүүсийн тэр өвчлөл улам нэмэгдээд байгаа юм шиг харагдаад байгаа маа гэж хэлж ийсэн шиг энэ сошиал гэдэг юм уу захин мем одоо ертөнц илүүтэй дэлгэрэнгүй болсноор олон муу сайн юм дуулддаг боллоо л доо. Тэгэхээр заримдаа өөрийгөө тэндээс нэг тийм ангижруулж жоохон тусдан нэг юм бодол санаагаа жоохон инхрийлүүштэй жоохон ариун цэврээр нь хадгалах тийм юмыг өөртөө зохион байгуулалтаар хийхгүй бол дагаал ингээл шуурал дагаал бухимдаад ингээд явах юм бол чинь бас л нэг тийм хайрын санагдаад байна шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед бас нэг тийм жоохон ямар ном гэх юм дээ үхлийн тухай мэдлэг гэдэг нэг шар ном уншлаа. 6 зурд гээд бас нэг ном уншаад дуусч байна. Тэгээд энэ бол зайлшгүй одоо унших ёстой ном юм байна. Харин ч гайгүй эртхэн дүү залуухан байхдаа уншичуу даа гэж ингэж бодож байна. Тэгээд тэн дотор мөн л хүн гэдэг өөрөө юу вүлээ, ямар амьтан билээ, хүний хавирган гэр, ханан гэр, хадан гэр гурвын тухай маш сайн дэлгэрэнгүй сургасан, одоо номлосон, зааж зааварлсан, танин мэдүүлсэн тийм номтой их ойрхон байгаа болохоор сүүлийн өдрүүдэд би бас нэг тийм гадны ертөнцөөс жоохон холгонд бол байна л да. Тэгвэл би танаас яг дараагийн асуулт ямар ном уншиж байна вэ гэж асуух гэсэн да. Яг сайхан урсаад яваад орчлоо. Тэгээд сайн ном унших нэг сайхан хүнтэй хөөрөлдсөн юм шиг болдог шүү, тийм ээ. Өөр нэг. Тэгэлгүй яах вэ? Тий. Хүн ном хоёр адилхан шүү дээ. Хоёулаа ярьдгаараа. Мишгийн чидэнд орж байгаа хэлсэн байт юм билээ. Сайн намайг хоёрыг хөдөлтөж аваад нэгийг нь найзтай өгчвээ. Ямагт чамайг тэр номоо унших бүртээ санаж явах болно гэд. Тэгээ та тэр сайхан өхөл гээд тэгснээс өхөл гэдэг ч одоо тэгэл жамал байх та тий. Бидний зүйдтэй л адилхан зүйл юм байлээ. Зүйд чинь өхлийн нэг багахан хэсэг нь гэдэг байгаа шүү дээ тий. Тэгээ хамгийн отхон дүүн. Тий, отхон дүүн. Тэгээ өхлийн хамгийн отхон дүү зүүд гэж байгаа. Тэгээ ингээд яг эргцүүлэл ингээд тогтоол бодохоор хүнд яасан олон тийм хоосон чанарууд байдгийн. Хоосон чанар гэдээ яриад байна шүү дээ бид. Тэгэхэд одоо өчигдөр гээд
өчигдөргээд өнгөрсөн тэр цаг хугацааг бодоход хоосон байна. Маргааш гээд ирэх ёстой тэр цаг хугацааг бодохоор хоосон байна. Өнөөдөр гээд бодохоор өнөөдөр бас өөрөө баригдаж байгаа юм шиг хэрнээ мөн чанар нь бас баригдахгүй байна. Тэгэл хүн бодол гээд баригдахгүй юмтай, сэтгэл гээд баригдахгүй юмтай, зүүд гээд баригдахгүй юмтай. Тэгэл дурсамж гээд баригдахгүй зүйлтэй. Ямар олон одоо тийм баригдшгүй олон зүйлтэй хүн оршиж байдгийг. За тэгэл нар сар нь баригдахгүй, гал ус хоёр нь баригдахгүй гээд ямар олон баригдшгүй тийм хоосон чанарын мөртлөө нэг тийм мэдрэгдээд байдаг тийм олон юмн дунд бид бий болж оршиж байдгийн бэ л гэж гайхмаар санагддгийг шүү дээ. Тэгээд хүн болж төрөөд бүр Тэнгэрийн зулаа газрын даваач Монгол эх оронд төрөгч одоо дээдийн хишиг гэд тэгээд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд Монгол ямар ч хүн төрсөн унсан газараа хүндрэлтэн бүгдээр л магтдаг байх л да. Гэхдээ яа харахгүй Монгол газар нутаг бол угаасаа уул усны тарих болсон тийм л газар шүү дээ, ундраг болсон тийм газар. Тэгээд одоо тэр гадны нөгөө нэг аялдаг сайхан аялагч нарын YouTube-д одоо бичлэгээ оруулсан байдлыг хараад тэр гадаад орнуудаар зөндөөл хамт дагаал аялж байна л да. Гэтэл тэр бүгдээс хүртэл харж байхад тэр олон орноор одоо дэлгэцээр аялж байгаа ч гэсэн өөрийн эх орныхоо үн цэнийг тэр тоолонд л одоо мэдэрч байна шүү дээ. Харин тий. Тэгээд саяны битэрийн саяхан ярьсан өгүүлбэрийн дунд мөн чанар гэдэг зүйл хүнтэй цуг бий болоод түүнийг тэмтэрсээр байгаад л бид нар тэгээ буцдаг юм шиг байгаа юм. Тэрний салшгүй нэгэн холбоо нь бол эх орон бүр яахан аргагүй их том орон зайг эзлээд ах шиг байна. Тэгэлгүй яах вэ? Одоо тэгээд одоо бол би цаашдаа ямар уран бүтээлийн тухай бодож байна гэхлээр эх орны тухай, эх нутгийнхаа тухай ер нь эх орны сэдвтэй шүлгүүд, дуунууд гэдэг юм уу, бүтээлүүд надад их цөөх юм байна лээ. Тэгээд одоо яг л энэ утга агуулгын доор өөрөө ингээ харахаар одоо ийм шүлэг бүтээл шиг харагдаад байдаг. Энэ бодол сэтгэлийн хамгийн тэр дээд синтиг болсон эх орныхон тухай сайхан бүтээлүүд хийндэл гэсэн юм бодлыг л хийсэн явж байна да. Та дөрөвний хөрөлтөнд нөгөө Нямжийн очир яруу наригчийн хар газар нутгаас санаад газрын зурагнаа гараа хүргэхээ уултай газар нь торох шиг болов, устай газар нь орох шиг болов гэж энэ сайхан дөрвөн бүрт яад ч юмний ингээд сэтгэлд ингээд үлдсэн. Нэрэл хүн тэгдгийм байна. Зураг хараад таны хэлдгээр одоо үзээд л нэрэл одоо өөрийнхөө хэмжээнд мэдрэгдэж байсан тэр бүх зүйлүүд ямар их үнцэнтэй. Тэгээд дурсамж гэж хэлэх бишээ, нэг тийм өөр долгион хүнийг ер нь их тэгж ухааруулдаг юм болов, их тунгаад ширгээж бодох бодлын үнц нь болоод байдаг юм шиг байна шүү гэж бодогдсон. Одоо гадна дотны улсад ажиллаж байгаа одоо хүмүүсийн мэдрэмж бүгдээрээ л ижилхэн байдгийн байна. Эх орноо санаж өгүүлж байдгийн. Тэгээ түүнийг нөгөө яруу найрагч нь гаргаж ирж одоо үзүүлж байгаа нь л нөгөө төрөний ярианд очих гээд шүү дээ, хоёул тийм ээ. Тэр Намжмын очирот найрагч маань одоо тэрний богинохон шүлэг. Тэгээд энэ богинохон юм дотор яаж тийм том агуулгыг ингэж хурааж чаддгийг нөгөө Украин махыг өнгөлцгөнд нь багтаадаг тийм л ард түмний нэг бас л нэг тийм илрэл энд явж л байгаа юм л да. Бидний одоо ондоош өвөр мөц тэр 4 цагийн үйлрэлд бүх зүйлийг давж гардаг зүйлс бидний ийм болгодог юм шиг байна бас тийм ээ. Байгалийн тэр нэг хүчин зүйлүүд. Тэгээд усыг тунгаавал тунгалаг, ухаанаа тунгаавал мэрэгэн. Тэгэхээр мэрэгэн болох үндэс чинь одоо хэр сайн бодлоо ширгээж байгаагаас л хамаарат байх шиг байна. Тэгэхээр удахгүй таны эх орныхоо тухай ширгээсэн тийм ог шимийг бид нар хүртгэн бид сонсоход их таатай байна шүү. За хичээнэ.
Тий. Тэгэхээр та яриа болгондоо шахуу нэг зүйл таны яриа өгсөн ярилцлага энэ зүйл дээр нэлээ олон давтагдаад байлээ. Тэр нь юу вэ гэхээр за өнөө цаг үе гэхээр өнөө цаг үе жоохон дэндүү сөрөг талаас нь ярьчих гээд байна. Ер нь бид нар хэдийнээс үгэнд жоохон хайр найргүй гамгүй болсон юм болоо. Та тэрийг хэдий үеэрс гэж бодож байна. Одоо сүүлийн 35 жил байгаад байна уу? Түүнээс өмнөх байв уу? Үгэнд их хайр гамгүй хандж байна гэсэн таны энэ нэг санамж гихүү ажиглалт яриа болгон дээр гарсан байлээ. Үүний тухайд. Яг үгэнд хайр гамгүй хандах бол ерөөсөө цагийн цагт байсан зүйл. Үгийн үн цэнийг мартахын жугаа зүйлүүл ястай сүүлийн одоо энэ хот хүрээ суурныг бий болгоод олуулан бие биен руугаа төхөн шавж эхэлсэн тэр цагаас эхлээд бидний байгаль чанар алдагдж түүнээ дагаад үг хэллэг нь бас цөөрч тэгээд үг хэллэгийн цөөрхийн хэрээр сэтгэхүй нь бас тийм хомигдож сэтгэлийнх нь тэр ин гэдэг юм алс биш их тийм хомигдмал болсон болоо да гэж ингэж бодогддгийн. Тэгээд одоо бол бүр л нөгөө хизээний суурин газартаа тасаад нөгөө талаас шүүмжилж боломгүй зүйл байгаа. Энэ одоо ингээл Орос хятад гэдэг юм уу ингээд залгааныг хоёр хаяа гатгсан одоо энэ айлсаа харахад айлуудаа харахад бүгдээрээ л ингээл дэлхийн нийтээр нэг юм суурин газар тогтохтой байх гад л хүн төрлөختөн үзэж байна шүү дээ. Байшин барилгатай болоод үзэж байна. Түүний ижлэр бид бас байшин барилга бариул барина суурин газар дөхнүүл чадна гэж л одоо үзэж байгаа. Энэ үзлийг бас буруутгаж боломгүй. Нөгөө талаас бидний язгуур маань өөрөө ондоошил маань өөрөө нүүдэлчин одоо юм гаралтай юм шүү дээ. Тэгэхээр үүнийг нь давхар бас хадгалж нөгөө зах хязгаарын нутгуудаа эзэн сууж бурхан болоочоо хил руугаан тулган оршуулж тэгээд нуг жалга одоо нуур цөөрмийнхөө нэр усыг мэдж таньж түүндээ эзэн байхын энэ утгыг бас тэн хагас нь авч яваасаа билээ. Хэрв тэхийн бол тэнд одоо үнэхээр нэг хил маань дагаад бүтэн байна шүү дээ гэж бододгийг. Харин тийм ээ. Яг харахгүй нэг өвс нумраад шүүдрийн дааж ядаад байгаа нэг юм мэдрэмжийг өндөрхөн цоройж ургасан тэр шагшуурах салхинд ингээд нэг хөгжим тоглоод байгаа нэг юм шуугаад байгаа сэтгэлийн ямар ч юмар нь одоо онгочоод байгаа мэддэхгүй тийм нэг мэдрэмжүүдийг яаж илэрхийлэх вэ? Энэ суурин газар өсөж байгаа хүүхдүүд хэдхэн үгэн дотор ингээ эргэлдээд эхэлж байгаа. Одоо тэр тусмаа үг хэллэх нь бүр л их тийм өөр болж байна. За компьютерийн процессорыг дардаа гэдэг 3 үгэн дотор дардаа гэдэг үг нь монгол байх жишээ нэг гэдэг юм уу. Одоо тэгэл тийм платформыг ийм одоо скриншотлыг бид нар чи юусэн монголоор ярьж чадахгүй одоо чадахгүй байгаа юм шигээр хайр үгнүүд бүр дураараа нэвтэрч орж ирдэг болсон. Нэг ийм л цаг л байгаад байна уу та гэж бодогдож байгаа. Имзэглэл хов сэтгэлд бөмбөржил одоо яаж нэг ганц үгийгч болох нэг атайхан авч үлдэх вэ? Яаж түүнийг хэлж нэг ойлгуулах вэ гэсэн нэг юм ядаж байгаа нэг юм зүйл байгаа юм л та. Тэгэл тэр нилээдгүй гэдэг үгийг одоо их л олон ажил хийжлээ гэж бодоод байна шүү дээ. Тэ тэр чи одоо цөөн утгах шүү дээ. Нилээд гэдэг чи өөрөө олон тоо. Тэгээ нилээдгүй гэдэг чинь одоо тэгээд цөөн тоо шүү дээ. Гэтэл одоо тэгэл энэ төрийн алуу холж байгаа том улсаасаа эхлээд үг хэллэхэн дээр хүртэл анхаарч байгаа юм байхгүй. Тэгж яриад харч нэг ямар хэрэг байх вэ? Зарим одоо мэрэгжил нэгтээ сэтгүүлчнэр маань хүртэл тэгж ярих юм тэгэл. Үгэн дэмжиглэх эхлэлнийхээ тэр гоо сайхан бүрэн бүтэн байдалд өөрийнхөө чадлаар нэг юм эзэн байж монгол хэлнийхээ харуул манаа зогссон цэрэг нь байж явсаар дуусах юмсан л гэсэн тийм л нэг бодол байдаг. Энэ бол мөнхийн бодол байсаар л байх болов уу гэж бодож байгаа шүү дээ. Харин тийм ээ. Тэгээд
дахиад нэг хүндхэн ачаа нуруунд нүүрүүлэхэд яруу найрагч чинь уулаасаа л их хэлний ёстой хангараг өргөсөн манаач нар шүү дээ тий. Ариун тунгалаг зөв цэвэр дуудлага одоо бүхэл зүйлээр нь шүлэг яруу найрагтаа ном зохиолдоо буулгаж байх аваас таны тэр бичлэлтийг шүлэгчийн ингээд босоо ингээд биччихдэг шүү дээ тийм ээ. За нөгөө төрөвлүүд нь болохоор хөндлөн роман энэ төрхээр арай өөр болоод явчихаа. Тэгэхээр шүлэг гэдэг тэр босоо бичлэгээр бичдэг тэр сэтгэлийн илэрхийллүүдийг бичиж үлдээхдээ яруу тансаг тэр сайхан их хэлээ. Өвгдийн маань сүнс оршиж байгаа юм шүү дээ гэдээ бас хэлээд үлдээсэн үг байдаг юм билээ. Гэт бодохоор бид нар хүндэтгэлтэй хандахгүй байхын аргагүй, хайрлахгүй ингээ хоёулаа юм уу бусад хүмүүс хөөрөлдөж, ярилцаж, гэр бүлтэй ч гэсэн одоо боломж байдаг бол үр хүүхдүүдтэй энэ нандин холбоог ихсэн ойлгуулмаар юм байна даа гэж бас бодох юм аа. Тэгээ одоо тэгэл анзаараад байхад эргэн тойрны хүмүүсээс ерөөсөө л 3 үгийнхэн дунд нэг амар гэдэг үг л одоо гардаг болчлаа. Одоо амар гоё л гэх юм. Амар одоо тийм жаргалтай байсан л гэх юм. Одоо энэ чинь юу гэсэн үг вэ? Айгаад байгаа мөртлөө тийм ээ. Тий айгаад байгаа мөртлөө тийм жаргалтай байсан энэ төр ихлээр. Тэгээ нийтээр нэг тийм илэрхийлэмжтэй болоод үг нь өөрөө өргөстэй байгаа юм л да. Тэгээ би одоо гэртээ ямарчсандаа 2 охиндоо тэгээд дадуулаад байдгийн. Тэгээд хаа нэг гхэн алдаад нэг нь хэлэнгүүт нөгөөх нь застгийн. Таасаа юу гэсэн бэ амар гэсэн үү? Үнэхээр гоё гэж хэлээч, маш гоё гэж хэлээч. Бүр одоо тийм гоё гэдэг бүр гоё гэж хэлэх гээд байгаа юм бол гайхамшигтай гэж хэлээч энэ төр гэдэг багхгүй. Тэгэхээр энэ гайхамшигтай, гоё, сайхан эдгээр өгнүүд чинь бүгдээрээ өөрөөр утгыг зааж байгаа шүү дээ. Ер нь бол бүгд өөр. Тий. Тэгэхээр энэ мэтэр бид нэг зүгээр ойр зурхны үгийн тэр нэг юм илэрхийлэмжээр алдаагүй сайхан ярьдаг болчвол их л зүгээр байна л да. Хуучны өвгчүүлийн тэр минь туснаасаа эхлээд тийм шүлгэлж байгаа байдал, хоёрхан үгэн дотроо тэр юмыг агуулж байгаа. За тэгээд тэр үг хэлийн цэцэн сэлмэг байгааг нэ. Тэр чинь ерөөсөө тийм оюун ухааныг л илтгэхэд байгаа юм шүү дээ. Яг үнэ. Оюун ухаан ямар байна, сэтгэхүүн ямар байна тэрийг л илтгэхэд байгаа юм. Тэгээд тийм л толгой өндөр байгаасаа тэргүүн дээгүүр байгаасаа гэж л бодож л аль чадлаараа л одоо нэг үгүүлж болох наа манж нэг зөв голдролд нь оруулах юмсан гэж дотроо л хичээх юм хөрхий номоороо л дамжуулах юм. Тэгээд шүлгийн ном мэтийг маань барьж авч уншдаг хүмүүс их л бүр цөөдөд л байгаа юм бил цаг юм даа л гэж гонигтай талаас нь харах юм бол тийм байна. Нэрээ яг би түүнийг асууя гэж бодчихсон юм. Нэг үе бодоход бол буцаагаад ном ингэж яг цаасан номоо барьж аваад уншдаг нь ингээд ихссэн штэ гээд байгаа. Тэр яг хүний яриад байгаа тэр аман яриа юу яг бодит нь нэрээ ямар байна? За яг нь ер нь бол тэрний ном сайн гинэ гээд маш нэг сайн рекламдод өгөхөр бүгдээрээ шуурч одоо ингэж авдаг нэг ийм цагаа бид нэр туулж явна. Бас Чи номыг одоо үнэхээр нээж үзээд за бүр ихний хэдэн хуудаснаас л ном танигдсан шүү дээ 5 үгнээсээ гэдэг шиг танигдана. Тэгэхээр миний цагийг үрэх тийм жоохон өгөөж муутай ном байвал би тэрийг заавал унших албагүй гэж боддог. Би зөвхөн өөрийнхөө тэр юу хэлж шүү. Би заавал гэж. Үнэхээр намайг үгнээсээ үгэнд өгүүлбэрээсээ өгүүлбэр цааш нь соронцдоо татаад байгаа бол би тэр номыг заавал уншина. Тэгэхээр бид номоо таних гэдэг нэг юм эрдмийг бас ямар номыг уншвал надад өгөөжтэй байх уу гэдгийг бодож номоо таньдаг тийм эрдэмд бас давхар суралцмаар байгаа хамгийн түрүүндээ. Тэгээд ирэхээр өөрийнхөө цаг хугацааг хайрлаж гин гэсэн үг. Өөрийнхөө тархитлагыг хайрлаж гин гэсэн үг. Тэгвэл хүний тарих зүрх хоёр чинь ямар хогисоо биш тэ муу сайн номнуудыг бүгдийг чихэж байдаг тийм хогисоо биш шүү дээ. Тийм юм тэгээд дээр нь одоо нөгөө мэдээллийн Facebook гэдэг юм чинь одоо өдөр болго ингэж үлгэж тэнд дотроос юу болох гэдэг нь мэддэхгүй байсаар нэг зүйл дээр ингэ тогтож удаан харддаг юм цөөхөн тэгэл дээш нь доош нь ингээл гүйлгээл идэг эн чинь өөрөө яарлын өвчин тусгаж байгаа. Тэгэхээр нэг номыг уншлаа гэхэд сайхан номыг бас дэлгээд уншлаа гэхэд хэдэн хуудас нь уншичаал ахаал өөр юм хүсэмжлээл
яг тэр нэг юм үг утхан дээрээ гоё тогтож бодож байгаа нэг тийм зүйл бас л цаг ирэх тусам нэмгэрэх болоо даа л гэж эмзэглэж байгаа шүү дээ. Тэгээд яг уу нэг тийм юм дандаа эмзэглэж гунж явдаг бас амт юм биш л дээ. Зүгээр оюулыг их хэлнийхэн тухай жоохон хөндүүртэй талаас нь цаашид анхаарах одоо талаас нь ярьж байгаа болохоор л би энэ мэтээр бодлынхоо нэг өрөөг өнгөж байгаа юм шүү. Тэглгүй яах вэ? Уулаас амны бэлгээс арчны бэлэг гэж хэлсэн тэр их агуулга өндөртэй эрчим энергийг долгис чинь сайн сайхан зүйлийг л долгисруулах гэж өвгд эцэс бидэрт үлдээсэн билээ шүү дээ, тийм ээ. Тэгээд хар бараан гэхүү хоруу чанартай зүйл тэгтээ тэргүй нийгэмд байгаа зүйлийг та хоёр ярьж дахиж түүн дээр нэмэх шаардлага бол ер нь байхгүй юм билээ. Хэлий гэсэн үгээ яг оновчтойгоор гаргах гаргалгаатай юм уу гарц шийдэлтэй нь хэлүүл хэлсэн шиг хэлчихэж байгаа юм бол тэр нэг оновчтой юм болоо да гэж ер нь хараачилсан шүү дээ. Гэхдээ хүн болгоно л одоо хэцүү байна инээ тэрэлгээд байх юм бол нөгөө энергийнхаа хуулиар тэр чинь аванхаалаад л байдаг юм шүү дээ, тийм ээ. Тэгээд тий. Тэгэхээр тэрийг их танин мэдэж их олон хохирлоор тэр олон зууны туршид танин мэдчихэд зөөрчсөн үгэндээ л бүх зүйлийг оршиодсон юм билээ шүү дээ уулын тэр. Одоо тэр язгуурын гүн байгаа бидний нэг тоодгүй. Одоо манай ээж аавыг ээж гихт чинь л ер нь л бол дандаа адилтгал зүйрлэл зүйрццүүгээр л бид нарыг одоо ч гэсэн ярахтаа ч гэсэн тэр цэцэн цэлмэг байгаа гэдэг бол сайхан шүү дээ. Тий. Тэр чинь л өөрөө бас л нөгөө нэг сэтгэхүйн өндрийг л харуулдаг байгаа юм. Да. Өөргөө удам л харуулдаг байгаа юм тий. Цэцэн цэлмэг гэдэг чинь ном сонин уншичаад чэйжлээд ч юм уу шүлэг чэйжлэхийг ерөөсөө огт хэлдэг зүйл биш. Байна. Тэгээ манай хийл зүүрүүг энэ төр чи одоо тэр хүнийг бодуулдаг хүүхдийг нохоо хамартай өрхөөр усч гээд ихлээр энэ юу гэсэн үг юм бол аваа гэж байна. Бодож байна шүү дээ. Тэгээ тайлбарлаад өгөнгөт тийм байна. Гэтэл тэр ингээд бодол дундуур нь ороод одоо бодолд нь тэглээд дараагаар нь магадгүй нэг хэдэн сарын дараа буцаагаад аавыгаа одоо тэр зүүрүүгээр хэлэх жишээ нэ. Тэгээ нохоо хамартай өрхөөр усч гэж миний аав чинь гээд эхэлж байгаа байхгүй. Тэгээ тэрийг сонсох тэрийг сонсох. Тэгээ холбоо үгээр ярих одооны энэ хүүхдүүдэд маш хэрэгтэй зүйл юм байна лээ шүү л гэж одоо та бүхэн яриаг бас чагнаж байгаа аав ээжүүдэд үг хэлэндээ хүүхдүүдэд яаж хэрхэн зөв хандуулах вэ гэдэг талаар л бит хоёр юу яриад байгаа шүү л гэж хэлье да. Харин тийм ээ их хэлийг ярихаар таны хэлдгэр сайн сайхан гэхээс илүүтэй яг одоо хэлийн чандад байгаа бидэрт чинь наадах чинь бол бүр жинхэнэ том эмзэглэл өгөөд бодит байдал 11 нас хүртэл 2 бөөрөнд маань гүйжсэн 2 хүүчин 12 13 хүрээд ирэхээр хүссэн үсээгүй шивэдийнхаа нийгэмд бараг 95% шахуу байгаа юм. Надтай байх хугацаанд ширээгээ тойрч сууж байгаа нэг 30 хүрэхгүй минут хоолоо идэх тэр цагийг л би барьж авч тарих сэтгэл оюун гэсэн зүйлэнд нь жинтэй үгүй үлдээч чадахгүй бол тэгэл оюутны дараах тэр нөгөө би даалт инээ тэрийгээд ерөөсөө баригдахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нэг надад олдж байгаа унттал нэг цөөхөн минут ширээгээ тойроод сууж байгаа галтгооны өрөөнд орж ирээ сууж байгаа 30 минут бол бүр үнэхээр үнэтэй цаг хугацаа. Тэр хооронд л би одоо амжиж зүрхэнд нь шигтгэх зүйлээ хэлэхгүй л бол тэгэл ингээд алдуурд юм байна. Энийг бол одоо бүр амьдралаараа л яг туулаад явж байгаа хүний хувьд одоо 13 4 цаг ажиллаад бид нар чинь ингээд явсаар байж байгаа нэг эргээд арсан хүүхдүүд маань сайхан залуучууд болчих. Тэгээ хэлий гэсэн зүйлээ чилж чадахгүй Монгол эх орныхоо тухайч хүн төрөлхтний тухайд гэдэг юм уу? Жижигээс нь эхлээ том агуулга хүртлээ яриаг өнгөрсөн цаг хугацаагаа заримдаа бодохоор жоохон харамсдаг. Тэгэхээр олон ээж аав нар над чиг битгий байгаасаа гэдэг үүднээс л хоёулаа яриад байгаа юм. Аль талдаа л заримдаа ч Монгол хүртэл одоо энд байгаа асуудалд автагдаад байна шүү дээ, тий? Монголд байгаа мөртлөө монголоор ярихгүй байх нэхэр би бүр за та нар арайчтэй гэд найз нөхдөдөө бас тэгжил суудгийн. Яг л тийм байгаа даа л та. Тэгээ одоо яг хав эцэг эхчүүд өөрсдөө л тийм нэг гэр бүлийн журам гэдэг юм уу, дүрм гэдэг юм уу юмыг бий болгоод 7 хоногийн одоо нэг өдөр амралтын өдөр, хагасаа өдөр гэдэг юм уу, бүтэн сая өдөр гэдэг юм уу. Одоо хамтдаа
хамтдаа нийлж ажил хийх, хөдөлмөр хөлсний үн цэнийг хамтдаа мэдрэх, хамтдаа нийлж ном унших, уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг хийх, тэн дотор гарч байгаа үг үсгийг ямар утга учиртай болохыг лавлах гэд энэ бүгд дотроо л нэг юм дүрм журм үүсгэж хүүхдүүдээ ингэж өөрсдөндөө жоохон ойрхон үг хэлэндээ ойрхон өсөхгүй бол яг аясаар нь байгаад их юм бол ерөөсөө хүүхдэл хүүхд шүү дээ. Алдаад байна. Бас нэг чухал зүйл нь 5 мэдрхүүгээр өвд эцсэх сайн өгдөг байсан юм байна. Үлгэрдэн дуурайлгах. Тэгэхээр одоо төрийнхаа талбайг өрөө болгондоо хадах, ёс заншлуудаа бүгдийг нь хийх, цагаан сарын тухайтад өөрөө ширээгээ бүрэн засаад цайныхаа хоолныхоо дээжийг хүүхдүүдтэй аяглаад өгөх өнтер гээд яг үйлдэлээр бас хийж исэн юм байна да. Үйлдэл чинь заримдаа олон давтамжтайгаар явхад үг шиг бас их нөлөөлдөг юм байна гэдгийг их олж харсан. Тэгэхээр тэр 5 мэдрхүүгээр мэлмигээр олж авж байгаа харж байгаа зүйлсүүдийг Монгол чивэл яа харга байхгүй Монгол хүн шүү гэдгийг нь давтамжтай мэдрэхүүнээр дээр нь өгүүлэг бас их сайн юм байна гэдгийг амьдралаасаа бас их ойлгосон шүү. Одоо нэг өгүүлбэрээр яг Монгол улсынхаа үн цэнийг түүхийн тэр их урт хугацаанд байгуулж байсан гавьяа хийгээд бидний утга агуулга, өв соёл бүх юмыг нэг өгүүлбэрээр ингээл хүүхдүүдэд хэлээд тайлбарлаад ахаар тэр нэг юм дотор сэтгэлтэй Монгол гэдэг юмыг бий болгоод тээгээд түүндээ итгэл үнэмшилтэй болоод ингэж ирэх болов гэж одоо ярилцчих зурвал төрж байна л да. Одоо хилийн чандад байгаа улс маань өөр хүүхдүүдэд нэг өгүүлбэрээр сургахын тухайд бас анхааруул яадаг юм бэ? Тийм дадалтай болвол яадаг юм бэ л гэж одоо бодогдож байна. Наадах чинь нэрийнх гоё санаа байна шүү. Та бүхэн хөөрөлдөөнийг үзээ сууж байгаа хүмүүс хэрэгжүүлэхэд ч амархан юм байна тийм ээ? Тэр чинь яг хүндрэл хэрэгжээд алга байна шүү. Одоо ингээд тэгээд өөрийнх нь ард байгаа энэ сайхан соёмбыг тайлбарлаад тэдэн онд ингэж зохиогдсон юм учиртай. За энэ нар гал сар нь одоо тийм учиртай. Дотроо энэ хоёр загсны ийм учиртай гэд ингээд ингэж авч үлдэж байсан энэ соёмб. Энэ соёмби өөрийнх нь туулсан он цаг гэдэг түүх гэдэг ийм учиртай. За тэгээ Монгол улс одоо энэ төрийн далбайгаа яагаад тийм улаан цэнхрээр ингэж хийсэн. Энэ нь бас тийм учиртай гэд зөвхөн энэ одоо тог сүлтнийхаа далбааныхаа тухай ингээд тайлбарлаад өгчхөөр хүүхэд өмнө зүгээр ижил асал болцсон нүдэнд нь дасцсан байсан зүйлийг дараад нь тэр тайлбарын ар дээр харахаараа эн чинь ийм үнсэн тийм шүү дээ гэж бодох. За тэгээ түрүүн та бас өмнө уулзалтаар хэлж байсан шүлгийг онцолсон. Намжимын очирбат наригчин тэр харь газар нутгаан санаад газрын зургийн гараан хөрөхөө гэдэг тэр шүлгийг бас уншуулах. Гэтэл Монгол улсын хамгийн урт гол нь айлын энэ өнөөдрийн бидний ууж байгаа ус тэр Монгол орноос маань урсаж ирсэн байдаг. Тэгээд одоо газрын магнаа болсон тэр газраас ийм голууд ингэж урссан байдаг. Монголчууд уул усаа ингэж үздэг. Гэдэл яг тэр нэг юм танин мэдгүй талаас нь илүү их тайлбарлах юм бол хүүхдэд улам сонирхолтой санагдаа багаар дөхөн төгсөөр одоо улс орныхон түүхийг өнгөж судлах, таних одоо тийм юм руу хандах болов гэж бодогдож байна л да. Харин эдний нөгөө сургуулиудад жоохон ташуу бичигдсэн түүхүүд чинь засагдаагүй яваад байгаа шүү дээ. Их эзэн богдыг маань одоо барбарууд байсан инээ тэрэ дандаа л жоохон сөрөгдлээс нэг өдөр баг маань ариг хувлаа хоёр чи хоорондоо байлдчихсэн байж тээ гэж хараад ирсэн. Багш нь л одоо түүх хичээл зааж. Тэгээд тийштэй миний хүү тийм учиртайгаар тэдэн онд ингэжсэн хувлаач нь ийм Чингис хааны ийм учиртай тэгээд ингэжсэн буруу ташаа гэхээсээ илүүтэй миний хүү түүх гэдэг чинь өөрөө их бас их одоо энэ өрнөдүүд юу гэж харж тайлбарлаж чинь тийм ээ дорныхан буюу бид нар бас түүхээ яаж харж чинь тэгээ түүх нийлэнхүйдээ ерөнхийдөө юм том утгаараа жоохон буруу ташаа явдаг одооноос жоохон нэлээд гайгүй болж ирж байгаа гих мэтчлээ хэлээд явуулсан маргааш би очиж найзуудтай хэлнэ гэж явсан. Тэгээ яг тэр нэг хөөхөн ийм дэврүүн танин мэдэх гэж орж ирж байгаа тэр
мэдрэхүй дээр нь таны хэлдгээр ач холбогдолтой зүйлүүдийг хилээд өгчих юм бол хизээч мартагддаггүй юм байна гэж ер нь бас их бодогдсон шүү. Одоо би хувьдаа хоёр охиндоо гэрийн босго дотог гэж юу хэлдгийг, хошлон гэж юу хэлдгийг, жагтаг гэж юу хэлдгийг, тоонны дааг гэж юу хэлдгийг гэх мэтэр хоёр хүүхэдтэй ингээд тайлбарлаад хэлээд заагаад ингээд хахаар ойлгоод давтамжтайгаар ингээд бас нэг тийм Монгол гэрийнхаа одоо зарим зүйлсийг нэрлэж мэддэг хэмжээний болохгүй бас зүдэж байна шүү дээ. Тэгэхээр энэ нийслэлд одоо байгаа ерөнхий боловсролын сургуулиуд хажуудаа нэг хашаан дотроо жижигхэн нэг тийм гэр хүүхдүүдтэй танин мэдүүлэх зориултаар бүгдээрээ нэг гэр барьждаг бол бас сайхан юм даа гэж бодогдох. Хөдөө орон нутагт одоо таньдаг мэддэг хүн амтан байхгүй зөвхөн хоттой байдаг хүмүүс бол одоо тэр сургуулийн тэр жижигхэн гэрээр дамжиж хүүхдүүд нь Монгол гэртэйг танилцсан нь шүү дээ. Яг орон нутагтай тийм хүмүүс бол орон нутг руу ухсъя гэж ах дүүнэрээр ороод ингэж явахаар арай өөр л юм л да. Энэ мэтэр дорол бид нэр энэ маргааш эзэд болсон хүүхдүүдэд нэг Монгол болгож хүмүүжүүлэх, Монгол болгож үлдээх дээр л одоо айл нь анхаарах цаг болсон юм шиг л бодогдоод байгаа юм да. Харин тийм ээ, одоо ингээд өсөж байгаа хүмүүс чинь 15 жилийн дараа л тишээсэн сайхан залуучууд болоод гараад ирэхэд та бүхэн ярьж байгаа энгийн гэрийнхаа босгон дээр хүртэл алхаал ороод ирвэл бас хайрна тийм ээ. Үнэхээр хайрна. Тэгээ буйныг оруулаад бузрыг гаргахгүй гээд улс их орон хүртэл босго тотохтой байхад чинь гэр гэдэг чинь бидний хамгийн хайртай босгосон ариун дагшин газар шүү дээ. Тэр газар руугаа хүртэл одоо хүндэтгэлтэй сайхан ороод ирж байгаа бүсгүй залуучууд байвал хичнээн сайхан битээ тийм ээ. Тэг гих мэтчлэнгээр хоёулаа за ээж аавын сэдв рүү ороо. Өөрсөлт. Тэгээд таны түрүүний тэг баг саяын яриа маань илүү их тийм сонирхолтой байсан байхыг үгүйсэхгүй. Тэгж бодож байна шүү. Нэрээ бас тийм байх. Яг л амьдрал дундаас ургаж гарч ирсэн энэ зүйл. Тэгээд ирээдүйн хойч бидний одоо зорилго чинь ирээдүйн хойч үеэл одоо тохон өндөр байлгаж сэрхүү сэхэрлийг нь илүү байлгах гад зүтгэдэг нь ер нь хүмүүн бидний заашгүй хийх ёстой л алхам байх шиг байна. Тэгээд хоёулаа чарган татсан өвөл учирсан энэ сайхан хөөрөлтөө маань их сайхан өрнжийн. Тэгээд сэтгэл оюун гэсэн энэ нэг оюун санаа гэд аавын сүн үсээр дамжиж орж ирж байгаа тэр нэг гайхамшигтай дотоод ертөнцийн эзэн сүнсний мэдрэмж гэх юм уу. За одоогийнхоор их ярих юм бол онгодл гэд хэлчихэ та. Хүн болгон л онгод гэдэг. Та нэг 5 дахь анги буюу 13 настай шилжилтийн үед тань тэр нэг зүйл ингээл мөрөн дээр суучсан гэж та ярьжсэн. Тэгээд нэг тийм хийж бүтээх, сониучрах багштайгаа хүртэл нөгөө ярьж байхдаа машин гэдэг чинь газар дээр газар нөнгөрөөд байгаа юм биш үү? Онгоц гэдэг чинь шувуу юм биш үү гэл одоо ч гэсэн таны тэр нэг тийм юмыг танин мэдэх гэсэн сахилгагүй тэр хэвээрээ байгаа юу? Яг 13 наснда байсан шигэ байгаа юу? Тэр нэг гайхамшигтай эрчис долгис таныг дахиад л зүгээр суулгахгүй байна уу? Эсвэл та зүгээр л зөнгөөр дадлагаараа за бичиж та гэж бичдэггүй. Эсвэл заавал онгод нөлөөлж бичиж гин үү? Энэ хоёрын хоорондох ялгаа. Эсвэл та хоёр нэгдээд нэг хүн болчихсон уу? Яг оо мэдэх тусмаа мэдмээр болдг нь орчлон өөрөө л юм байна л та. Мэдэх тусмаа тэгээ сүүлдээ одоо мэддэг зүйлс маань яг юу вүлээ гэдээ эргээд мэдэхгүй болж эхэлж байна. Тэгэхээр улам мэдмээр болж байна. Тий, улам мэдмээр болж байна. Би өгтөө багасаа ууж өссөн энэ усныхаа мөн чанарыг, шинж чанарын тэгээ энэ хаа хүртэл урсдгийн хичнээн олон төмнийг ундаалдгийн хизээ анх урсаж ундарч эхэлсэн гэдэг ч юм уу. Ингээл зөвхөн гол усаараа авахд би юу ч мэдэхгүй байгаа юм. Тэгэхээр улам тэрийг ингэж эзэн байхын тулд тэрийг мэдхийн тулд ахаал цаашаагаа ингээл мэдмээр болж байна. Тэгээ мэддэг гэж өөрийгөө бодож ирсэн тэр бүхнийг эргээд ажихаар яг юу мэддэг вэ? Би зөвхөн энэний нэрийг мэдхээс биш, дүрийг мэдхээс биш, мөн чанарыг яг мэдэх үлээ гэж аливаа юмны мөн чанар руу илүү их тэмүүлж байна. Тэгээ одоо түрүүн
нь хэлсэн би нэг тийм ном уншиж байна гэсэн. Тэр олон баригдахгүй энэ орчлонг таньж байна, харж байна. Түүнийг улам гүн таньж нэгэн бодлын одоо тэр нэг юм бүр бяцлаглалын зүйл рүү ч хүртэл чимээгүй нүүдлээд ах шиг бодогдож байна. Явн явсаар би өөрийгөө ч бараг танихгүй явсаар үдий хүрсэн юм шүү гэмээр. Ер нь би гэж яг хин, би гэдэг бодол яг юу юм, би гэдэг үзэл юу юм, би гэдэгт баригдах одоо тэр нэг юм хүлээтэй байдаг тэр утга юу юм, тэрийг яаж чөлөөлөх ёстой юм. Өөрийгөө үнэхээр одоо төлөв төвшин байлгаж чөлөөлж чадаад тэр зүүдэн дунд нисч байгаа шувуу барьж аваад хэрв өөрийгөө юулж чадах юм бол тэр шуугаар дамжаад газар ус зөндөө олон юмыг үзэж болдог гэж байгаа шүү дээ энэ чинь. Тийм юм тийм өгүүлбэртэй ч хүртэл таарж байлаа. Тэгэхээр мэдэхгүй юмс маш их байна. Одоо бол мэдлээ гэж мэддэг гэж боддог зүйлс маань юусан бэлээ гэж эргэлзэж бас байна. Зүгээр шүлэг бүтээлийн хувьд гэх юм бол сэрт хийдэл нэг мөр одоо орж ирнэ. Тэр нь ямар тухайн нөхцөл орчноо солих, огт үзээгүй газар нутгаан үзэх, эсвэл сайн мэддэг гэж боддог тэр газар усныхаа дэргэд очих гээд хүний нөгөө сэтгэлийн тэр нэг юм долгис яг ямар үед илүү их эрчимжиж байна. Тэрийг дотроо таньж тэгээд үүдэж одоо түүнээс үүдэж сэрт хийдэл орж ирсэн тэр мөрийг барьж аваад 1-2 мөр буулгачаад тэрийгэ цааш нь үргэлжлүүлэх. За энэ одоо дурдан мөрөөр ийм нэг санааг л ер нь хэлэх ёстой юм байна. Нэг үгээр, нэг шүлгээр, нэг хүнд нэг үгээр хэлж чадахгүй юм бол шүлэг бичсний хэрэг байхгүй. Тэгээ цаас үрсний хэрэг байхгүй гэж боддог болсон. Яг одоо ингээл бит хоёрыг сайхан ярилцж байна. Одоо танил юм бүхнийхээ тухай хэлэлцэж байна гэл ингээл та гэл тэгээр холбоод явах юм бол энэ мэтэр бол цаас бол зөндөө үрж болно. Тийм болохоор тэгж цаас үрхтэй биш. Одоо юмыг боддог нас тэгээд бодсноо бас ширгээж байж буулгадаг тийм нас. Тэгэхээр одоо шүлэг бүтээлдээ илүү их тийм хянамгай бодсноо сайтар буулгаж өөрийнхөө тэр цензурт нийцсэн тийм бүтээлийг гаргах юмсан л гэж бодож байна да. Гал морин жилээс эхлээд таны бүтээлүүддэг бол ширгээсэн бүр их сайхан ээл халуун сэтгэлэн шингэсэн тунгаалтан одоо нилээн сайн тийм сайхан бүтээлүүдтэй бид нар учран залгах нэ. Тэгэхээр их сайхан баяртай байх нь. Тэгээ хоёулаа чарган татсан өвлийнхөө энэ сайхан хөрөлдөөнийг жаргахын өмнө би одоо танаас яг тэр болор цомын сайхан тайзан дээр гардаж авч исэн тэр мэдрэмжийг биднэрт яг л нэг тийм анх их мөх цагаас ирчихсэн өвөг дээдэс бидэрт захиад байгаа юмсан юм шиг байсан тэр сайхан долгисод дахиж аваач нуу гэж хүсэж байна. Тэгээд эхний шатанд байсан сайхан шүлгээ уншиж болох уу? Тэгвэл одоо их таатай байх байна. За тэгээ өгийн урлагийн мастер Равдан гойг хэлсэн шиг хүн бүхэнд ах нь уншия яг цаг үе байна гэдэг шиг яг сайхан өөрийнхөө мотрлож буулгасан тэгээ өөрийнхөө сайхан дуу хоолойгоо дахиад уншиж өгөөч гэж хүсэж байна. За. Саяхан шинээр хэвлэгдсэн болохоор тэгээд ер нь шин шүлэг маань болохоор энэ ч одоо өнгөрсөн оны 10 сарын 31-нд гэхлээр нэг 3 сарын өмнө л төрсөн шүлэг байхгүй юу? Тийм байна. Хүүхдэр бол ихэд няраа байна шүү дээ. Тийм няраа байдаг. Тийм байна. Тэгээ номноос харж уншия. За тэгээ. Хэдэн бор хүүхдүүд минь хоосон магтаал шиг хорвоод илбэгдсэн юм даан чалгаа. Магтаалаар нэгнээ хөнөөдөг өнөөдрийг
Маргааш минь битгий давтаж үзээрэй. Атаа зөвхөл шиг асгарч дундардгүй юм энд цагт алгаа. Үгийн муугаар нэгнэм булшилдаг өнөөдрийг үр хойчс минь битгий хуулж үзээрэй. Харанхуй чанартай улс гэрлийн тухай ярих нь нэгтсэн шүү. Хаалга үүднийхэн цоожийг эвдчихэд эрлийн тухай бодох нь цөөрсөн шүү. Хайртай гэдэг үгийг хүн бүр хайр найргүй төнхтөг болоод удсан шүү. Үнэн хийгээд шудраг гэдэг үгийн мүзийд очих шахаад бүрч удсан шүү. 90 үеийн минь алдаа мадгийг инхри үрс минь өршөөж хайрлаарай. Боторхой он цагаан эвлүүлж чадаагүй бидний бодон манан дунд битгий та нар минь төөрөөрэй. Хоосон нүх, овоолсон шороог хойж үйдэн үлдээхгүй гэж охимой толгойгүй малгайг хонгор үрстэн орхихгүй гэж цөвүүн цагийн салхийг сөрж явсан цөөнгүй улс гэвч байсан юм шүү. Мадаггүй үннийг тэргүүндээ залж маргааштан зовдөг улс аль ч үед байдаг юм шүү. Салхи мянган янзаар салхилавч сар нар хийстэй дутсан үгүй болохоор сайхан үрс минь өөрсдийн он цагаан санаандаа хүртэл элбэж сэлбэж босгоорой. Хээнцэр дэгжин эрх ямбыг шүтсэн хэнийг зүдүүхэн энэ цаг минь улираад одноо. Хэдэн бор хүүхдүүд минь та нар минь хин хиндээ нүмертэй их орондоо хайртай яваарай гэж 2025 оны 10 сарын 31-ний өдөр бичжээ. Энэ үнэхээр л их орондоо хайртай явахын тулд бидний төлөө үеийн үед цагийн цагт чулуун зэвсгийн үеэс эхлээд өнөө хүртэл ямар ч олон өвөг дээдэс яс цус эд эрхтэн одоо оюун санаа бүх зүйлээ бүр чин сэтгэлээсээ зориулсан дэвссэн байна. Тэгэхээр энийг та яг орчин цагийн монголчууд биднэрт их сайхан сануулсан. Гэлээ. Тэгээд олон хүн нэрэл их орноо хайрлах ёстой юм бэ шүү гэд. Их орон гэж багтж байгаа энэ үгэнд чинь их дэлхийн өөрөө сүм утгаараа оршин байгаа сав шим ертөнц зогторгүй хорвоо бүгд багтаад орчдөг. Тэгэхээр ийм том агуулгатай зүйлийг энэ цаг үед биднэрт 11 сарын 26-ны тэр сайхан өдөр бидний зүрх сэтгэл дахин шигтгэж өгсөн танд баярлалаа. Тэгээд урилга илгээхэд ямагт халуун дулаан дүүрэн сэтгэлээр хүлээж авдаг энэ сайхан талархал дүүрэн сэтгэлд тань дахиж баярлаж байгаагаа илэрхийлээд хоёулаа чарган татсан өвөл хөөрөлдсөн хөөрөлдөөнөө жаргаая. Тэгээд сүүлийн мөчийг танд үлдээж байна. За гэлээ. Тэгээд бидэн хоёрын намайг бас дахин урьж үнэхээр нэг тийм элэг дулаан их орон их нутаг инхри үрсгсэн ерөнхий сэдвээр хоёул бас их хөөрөлдлөө. Тэгээд энэ хөөрөлтөө маань бас намайг амраасан бас их тайтгаруулсан бас гэгэлзүүлсэн ийм одоо хөөрөлтөө байлаа гэж би бодож байна. Тэгээд хэлийн чамдад байгаа олон улстай маань шүлэг бүтээлээр маань уулзуулж энд нэг юм яруу найрагч бас чимээгүй даруухнаар аж төрөн байдгийг гэдгийг бас үзүүлж таниулж байгаа танд бас их гялалаа. Тэгээд хамгийн сайхан одоо хамгийн дээд өрөөл бол би эрүүл энхий өрөөл гэж боддог. Би энд эрүүл энхийг хүсэж байгаа тэр өрөөл гэж ойлгодог. Тэгэхээр хамгийн гол нь чин сэтгэлээсээ би энд эрүүл энхийг хүсэх ёстой байна гэж ингэж таньсны хувьд та бидэрийг үзэж одоо сонсож байгаа тэр бүхий л улстай эрүүл эрүүл энхийг хүсье гэлээ. Гялалаа гал морин жилдээ таны хүсэж зорж байгаа үйлс бүтээл бүхэн яруу найрагчдыг та бүр онцлоод байсан бүтээлч яруу найрагч байна уу, зүгээр яруу найрагч байна уу, шүлэглээд байна уу? Нэг нь юу гэсэн байлаа? Хоёр ялгаа байна. Яг үнэ. Шүлэг өчөөд байна уу, шүлэглээд байна уу гэдгээ хүртэл тунгаамаараа гэд та нарийн нандин өгүүлбэр мөн дурдаад өнгөрчсэн. Тэгэхээр гал морин жилдээ таны маань хийж, зорж, өсөж, мөрөөдөж, чигүүрлэж байгаа бүхэн дэлгэрсэн сайхан онцог байх болтугай гэж хүсэе. Тэгээд хоёлаа гал морин жилийнхаа хаврын цагт дахиад нэг сайхан хөөрөлтөө. Одоо би урилга өгчё. Тэгээд хавртаа хоёлаа дахиад сайхан
олзъя гэж бодож байна. За гэлээ тэгье. Амралтынхаа цагаас ажил дээрээ бүр ингээд хэрэг зориг чин сэтгэл гаргаад ажлынхаа байранд ингээд хөөрөлцөнд маш их баярлалаа. Альва зүйл чинь тэгээд чин сэтгэлээсээ байхаар хүн бүхний зүрхэнд хүрэх тэр нэг хүртээмж нь их цөөхөн хүн үзсэн ч хамаагүйгээр үзэж байгаа тэр цөөн хүнд хүрж байгаа мэдрэмж нь долгисон нэг чухал байгаад байдаг юм уу да гэж анзаарсан. Тэгээд чин зүрх сэтгэлээсээ цаг гарan хөрөлцөнд маш их баярлалаа. Тэгээд амралтын өдрөө одоо цөөхөн цаг үлдсэн байна. Сайхан амраарай. За гэлээ. За баяртайгаар иргэн уулзъя. За баяртай.